Сайн байцгаана өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд хэрхэн мэргэжлийн фокус ашиглахгүйгээр ийм зүсэлж шарахыг хийхийг үзүүлэх болно. Ингээд хамгийн ихэнд мэдээж зүсэлж шарах хийх газараа сайн цэвэрлэж өгнө. Дараа нь өөрт байгаа юм цаасны ямар ч хамаагүй цавыг ашиглана. Тэгэхээр би энэ цавыг ашигласан байгаа. Би өргөөшөө хоёр ийм зүсэн шарах хийх учраас яг тэр хэлбэрийнхаа дагуу би энэ цавнаас авч ингэж тавьсан байгаа. За ингээд тавьсны дараагаар яг ирмэг хэсгүүдийг нь арьсандаа гоё уусгаж өгнө. Дараа нь нарийнх үзүүртэй зүйлээр дунд хэсгийг нь зүснэ. Өөрт байгаа аль болох арьсны өнгөтэй ойр өө дарж эсвэл өө сайн дардаг крем ашиглан яг энэ цавуугаа дарж өгнө. Дараа нь би өөрийнхөө суур крем ашиглан дээрээс нэмж өгсөн байгаа. Цэвэрхэн багс ашиглан ирмэг хэсгийг нь сайтар уусгана. За ингээд кремийн бэлэн болсны дараагаар би өөрийнхөө пудр ашиглан сайдаар бодолтой шингээж өгсөн байгаа. Дараа нь өөрт байгаа энэ улаан хөрөнгөний уруулын будгийг жижигхэн багс ашиглан яг зүсэлтийнхаа гол дагуу ингэж тавьж өгсөн. Дараа нь арай бараан хөрөнгөний улаан өнгийн уруулын будгийг нарийнхан багс ашиглан тавьж өгсөн. Тэгэхээр хэрвээ та илүү үнэмшилтэй болохын тулд яг гол хэсгээрээ илүү бараа байх хэрэгтэй. Тэгэхээр би хаад өнгийн тайны гол хэсгээр нэмж өгсөн. Мэдээж зүсэлтийнхаа яг хажуу хэсгээр нь баг зэрэг бодолтыг нэмж өгсөн байгаа. Ингээд бодол маань дуслаад та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн бодол төрөлтөөр баяртай.